Монгол Улсын хөдөлмөрийн баатар ардын өрн зохиолч Дэндвийн Пүрэвд оржийн тусгаар тогтнол шүлгийг 3333 сурагч Монгол Улсын газрын зургийн хэлбэрээр зогсож сквадрын талбайд уншлаа. Энэ жилийн хувьд оюуны ундраа сургууль тусгаар тогтнол 3333 хөтөлбөрийг үндэсний хэмжээнд түгээхээр зорж 21 аймгийн төв талбайд 1 цагт 1 зэрэг шүлгээ уншсанараа онцлог байлаа. 300 хөдөлгөл ёслол хөтөлбөрийн хаймэр байдлыг элтгэн харуулсан. Сэтгэл маш өндөр байна. Тэгээд энэ зорилго нь болохоор тусгаар тогтнолоо Монгол үндэсний бахархал, тусгаар тогтнолын үндэснийг Монгол хүүхдүүдэд түгээн дэлгэрүүлэх бахархуулах үүрэгтэй. Хөл бүтэн ингээ 3333 хүүхдийн өмнө ингээд урд нь гараад уншин гэдэг бол арай жоохон өөр мэдрэмж авлаа. Үнэхээр огшлоо. Ер нь л 1-р ангиасаа л ер нь бүтэн цээжилж байсан. Тэгээ одоо 1-ээс 8-р анги хүртлээ. Тэгэл 8 жил уншиж байна. Сая шүлгээ уншаад бол 4-р ангид сургуулийнхаа зааланд уншиж байгаасаас бол шал өөр мэдрэмж төрсөн. Яагаад гэвэл тэр үедээ бол өөрийнхөө зөвхөн 5-р ангийнхантайгаа 4-р ангийнхантайгаа зөвхөн сургуулийнхаа заалан дээр уншсан бол энд бол оюуны ундраа сургуулийн бүх сурагчтай хамт уншиж байгаа болохоор арай өөр сэтгэл төрж исэн. Надаа хамгийн сүүлээсээ 2 дахь буюу нүүрэнд нь гал бадарсан гэж хэлсэн. 18 дугаар бадаг таалагддаг. Тэр бадыг уншиж байна. Нүүрэнд нь гал бадарсан Монгол эцгийн хиймэр дээр нүнжгэнд нь нар гэрэлтсэн Монгол эхийн сэтгэл дээр нүүдлийн өргөөнд нэгдсэн Монгол аймгийн холбоон дээр нүүбийн шигтгэн задарсан Монгол улсын далбаан дээр тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ би. Нийслэлийн ерхий боловсролын оюуны ундраа сургуулийн 3333 сурагч 2016 онд энэхүү шүлгийг сквадрын талбайд уншиж байсан. Зөвнөөс хойш жилбэрийн 4-р сарын эхний 7 хоногт ерхий боловсролын сургуулийн сурагчид уншиж их оронч сэтгэл тусгаар тогтнолын ухагт хууныг шүлгээр дамжуулан илэрхийлдэг байсан юм а. Хамгийн гол нь энэ бол манай яамны нөгөө одоо бидний хүүхдүүдийн бие даасан 7 хоногт намжуулаад цогцоор нь манай 9-өөс 12 дугаар ангийн хүүхдүүд бүгд аймагуудын төв талбай дээр зогсож байна. Одоо очоод ойрын 3 холын 3 дүүрэг бүх дүүргүүд дээр манай хүүхдүүд байж байна. Одоо энэ төв талбай дээр 1-ээс 8 дугаар ангийн 3300 хүүхдүүд байж байна. 33 хүүхд. Ингээд бид нар одоо энэ сайхан шүлгээ ингээд уншаад ард түмэндээ тайлан тавьж ийн л гэсэн үг. Тусгаар тогтнол шүлэг нь өөрөө 19 бадаг, 112 мөр 645 хүүхдэд ийм одоо том шүлэг байгаа. Тэгээ энэ шүлгийг 6 настай хүүхдээс эхлээд ингээд энэ сургуулийн бараг 5000 орчим хүүхдүүд бүгд чэйжлэж энэ тусгаар тогтнол эх орныхоо төлөө энэ өөрийн гэсэн энэ үзэл бодолтой ихтгэл үнэмшилтэй энэ ирээдүйн иргэнийг төлөвшүүлэхэд анхаарч ажиллаж байгаа учраас бид бол бас анхаарч дэмжиж энэ удаа оролцож байна гэж бас ойлгож байна. Шараны амарсадлах шүлхээрээ тусгаар